Дэлгийнхэн тус та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Өглөө бүр амьд үгээр үгийн үйлчлэлийн шинэ 7 хоногийн цаг эхлэж байна. Тэгээ бүгдөө энэ цагаа эзэн бурхандаа даатхан залбираад хамтдаа бүгдөө хэлцгээе. Хайртай мөнхийн эзэн Тэнгэрлэг бурхан минь танд баярлалаа. Эзэн минь та бидэнд энэ цаг мөчийг өгсөн талархаж байна. Өнөөдөр эзэн бас энэ шинэ 7 хоногийн туршид бид үнэхээр таны шинэ үгээр бас үнэхээр суралцсан урамшуулгад зоригжуулах тэр Тэнгэрлэг хүч чадлыг танаас ирдэг хүчийг би танаасаа гуйн залбирч байна. Эзэн минь тэгээд энэ өдрийн цагийн туршид та хамт байж өөрийн гайхамшигт оршихуйгаар хөтлөн дагуулж өгөөрэй. Тэгээд бүгдийг танд өргөж, танд алдрыг өргөн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. За бүгдээ энэ 7 хоногт эзэн бурхнаас шинэ илчилгүүдийг хүлээн авцгаая. За өнөөдөр бүгдөө хамтдаа Еврейчүүд номын 4-р бүлгийн 15 дугаар ишлэлээс биднийг ойлгодог тэргүүн дахилч гэсэн сэдвээр бүгдөө суралцъя. За Еврейчүүд 4:15. Учир нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чадахгүй тэргүүн дахилч бус. Харин нүгэлгүй атлаа бүх талаараа бидэн шиг соригдсон нэгэн бидэнд байгаа билээ гэсэн. Амен. За Еврейчүүд номын 4:15 дугаар ишлэлийн гол санааг бид эндээс харах юм бол Есүс бол биднээс хаслагдсан нэг юм бишээ. Тэр хүндий хоосон тийм бурхан биш. Харин тэр бидний өвдөлт, зовлон, шаналл, мөхөс байдал тэр бүгдийг өөрөө ч гэсэн адилхан туулж өнгөрсөн учраас биднийг ойлгодог, биднийг тэнхрүүлдэг, биднийг урамшуулж, зоригжуулж, гарах хүч чадлыг өгдөг тийм агуу тэргүүн дахилч юмаа гэж бид эндээс харж байна. За өнөөдөр ишлэлээс бүгдээр үргэлжлүүлэн тэгвэл 3 чухал үнэнийг эндээс хамтдаа харцгаая. За нэгдүгээрт нь бидний мөхөс байдлыг хуваалцдаг гэж хэлсэн байна. Тэгэхээр мөхөс байдлыг хуваалцдаг гэдэг нь тэр биднийг хамгийн сайн ойлгодог. Тэгэхээр таны эзэн таныг хамгийн сайн ойлгоно гэсэн. Есүс Христ рүү та ойртох юм бол тэр таныг хамгийн сайнаар ойлгож таныг тэнхрүүлэх болно. За эндээс харах юм бол хуучин гэрээний үед тэргүүн дахилч нар бол ард түмнээс маш их хүндий хол байдаг гэсэн. Тэд зөвхөн сүмийн ариун газарт мөн онцгой ариун газарт заларч тэр газарт л байдаг. Тэд ард түмэндээ өдөр тутам тэдний зовлон шаналлаа нэг дүнр тулан уулздаггүй байсан болол харин Есүс Христ бидний сул тал бас ядарч зүдрэх гуниг ганцаардал мэдрэмж тэр бүх зүйлийг өөрөө хүртэл туулсан учраас тэр биднийг хамгийн сайн ойлгодог нэг юм аа. Тэр өөрөө өлсөж байсан, ядарч байсан, ойр дотны хүмүүс нь түүнээс урууж байсан. Эннээс болоод тэр шаналж байсан. Тиймээс тэр биднийг өнөөдөр ч гэсэн яг ийм Есүс тохиолдож байсан мэт зүйлсүүд бидний амьдрал тохиолдох үед ч гэсэн тэр биднийг ажиглан харж, тэр биднийг зоригжуулж, тэр биднийг үнэхээр тайлгаруулах болно. За хоёрт нь бүх талаараа бидэн шиг соригдсон гэсэн үг байгаа. Тэгэхээр бидний эзэн Есүс Христ өөрөө бас соригдож байсан. Тэр бурхан байсан, тэр бурханлаг агуу мөн чанараар амьдардаг үнэхээр асаг нэгэн байсан ч гэсэн тэр яг хүмүүс бидэн шиг соригдож сорилт дундуур тэр алхаж байсан байна. Есүс зөвхөн зовлон гүтгэлтэн дунд биш бас нүглийн сорилтыг хүртэл мэдэрч эргэлзээ, уурлах энэ бүхий сорилтуудын дунд тэр бас яг амьдарч байсан байна. Цөлд байхдаа тэр соригдож байсан байгаа. Тэгээд бас хүмүүст үнийг сорж исэн байгаа. Ариун гим нүгэлгүй болж хүмүүсийг нүгэлтэн гэж үнэхээр буруутган гүтгэж дүгнэж байсан байгаа. Тэгэхээр тэр сорилтуудыг таван туулах ямар хэцүү байдгийг тэр мэдрэгч нэгэн. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн та альва сорилтын дотор байгаа бол альва хэцүү эсвэл буруутгал дотор ямар ч буруу зүйл хийгээгүй мөртлөө таны хинэг бүлэг хүмүүс буруутгаж таны эсрэг арцалдаж байгаа. Ийм нөхцөл байдал байгаа бол энэ бүгдийг чинь хамгийн сайн ойлгодог нэгэн рүү та хүрэх хэрэгтэй. Тэр бол бидний эзэн Есүс Христ юм аа. Тэгээ учраас тэр өнөөдөр биднийг бүх талаараа бидэнд соригдсон гэсэн. Өөрөөр биднийг ойлгохын тулд биднийг ойлгодог тэр агуу нэгэн өөрөө ч гэсэн бүх сорилтыг таван туулсан нэгэн байна. За гуравт нь болохоор нүгэлгүй атлаа гэж хэлсэн байна. Нүгэлгүй атлаа гэж. Өөрөөр тэр биднийг аварч чадна гэсэн. Яагаад гэвэл Есүс Христ адилхан нүгэлтэй нэгэн байсан бол нүглийн уучлалыг өөр хаа нэгнээс хайх ёстой байх байсан.
Тэгэхдээ Есүс нүгэлгүй агуу нэгэн байсан учраас тэр өөрийнхөө нүглийг уучлуулах зүйлийг хайх шаардлага түүнд байхгүй. Яагаад гэвэл тэр анханасаа нүгэлгүй ариун нэгэн байсан учраас Библиэлд түүний нүгэлгүй атлаа гэж тийм ээ одоо хэлсэн байна. Тийм учраас өнөөдөр тийм ээ тэр бидний амьдралд ч гэсэн одоо тэ бид нарыг нүглийн альва сорилтноос гим нүглээс тийм ээ өчөөхөн жоохноос асар их хүртэлх тийм ээ бидний буруу алдаа энэ бүгдээс тэр биднийг чөлөөлж чадах тийм ээ агуу нэг юм аа. Тийм учраас энэ өдрийн туршид бүгдөө биднийг хамгийн сайн ойлгодог, бидний төлөө зовсон, бидэнд тусалж чадах тэр аврагч эзэн Есүс Христ рүү бүгдөө ойртцгоё. Түүн дээр очицгоё. Өнөөдөр ч гэсэн таны амьдралд байгаа зовлон, шаналл, асуудлууд, ямар ч хүнд асуудлууд байсан та өнөөдөр зоригтой даван туулж, зоригтой алхаж гарах тэр хүч чадлыг таныг ойлгодог Бурханаас, таныг тэнхрүүлдэг Бурханаас, тантай адилхан бас хоригдож байсан тэр агуу нэгнээс нүгэлгүй ариун нэгэн рүү та ойртон хандах үед та нүглийн сорилт болон амьдралын олон асуудлууд буруугүй болож буруутгагдсан тэдгээр буруутгал болгоноос та үнэхээр хамгаалагдаж та жинхэнэ амар амгалан амар тайвныг Бурханаас та мэдрэх болно. Тэгээ бүгдөө тийм ээ тэр агуу нэгэн рүү илүү ойртцгоё. Энэ үгээр та бүгдийг өрөөж байна. Тэгээ бүгдөө өнөөдөр хамтдаа залбираад энэ цагаа дуусгая. Халелуя Тэнгэрлэг эзэн минь таньдаа би талархаж байна. Таньдаа баярлалаа. Үнэхээр та бидний мөхөс сул дорой байдлыг хуваалцаж үнэхээр та бидний хамгийн агуу тэргүүн тахилж болж бидний амьдралд ирсэн Бурхан минь таньдаа баярлалаа. Та бол нүгэлгүй ариун нэгэн боловч бүх талаараа үнэхээр бидний амьдралд та бидэнтэй адилхан соригдож байсан нэгэн. Өнөөдөр ч гэсэн та биднийг альва сорилт, альва буруутгал, альва урвалт, шарвалт тэр бүх зүйлсээс эрдэг сэтгэлийн, шарах сэтгэлийн зовлон энэ бүгдийг хамгийн сайн ойлгодог Бурхан та бидэнтэй хамт байх учраас таньдаа баярлалаа. Өнөөдөр яг ийм сорилт асуудал бэрхшээлүүдийн дунд байгаа нэгэнд та яг одоо хурж та тэднийг тайлгаруулж, тайвшруулж, тэднийг урамшуулж энэ бүгдээс гарах хүчрхэг гайхамшигтай тэр гаргалгаануудыг та тэдний амьдралд бий болгож өгөөрэй. Эзэн Бурхан минь таньдаа баярлалаа. Танд даатхан бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За эзэн та бүгдийг ивэх болтугай.